За одоо ямар энх хоёр сайдад хичээл заалтаа нь шүү дээ. Би одоо уулын суралцах хэрэгтэй гэж харддаг. Энэ ахмад парламентчаасаа. Гэхдээ Попперсын мөрөөсөө байхгүй. Попперсын мөрөөсөө байхгүй. Танд зөндөө боломж байгаа шүү дээ. Бид нар боломжоо олгож чөлөөлөгээд явж гин. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр ажилласан, хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр ажил, гадна дотныхынд нээлттэй болго, дотоодынхны зах зээлийн тавьж нээж өг, биржийн тухай хуулиа оруулж ир, баахан дээр баяжуулах үйлдвэрүүд чинь хэдэн 100 гараа зогсцсон байна гэдээ та ярьж ирсэн биз дээ өөрөө бүр. Энэ аж үйлдвэрийн сайд нүртэл яриад байсан. Ингээд боломжийн нээж өгөх ажлуудаа оролтоо. Төрөө цомхон байлгыг чиг үүрэг ажлаадан тушаалын матрич шинжилгээ хийгээд үзье гэсэн. Үгүй шууд албан бичиг явуулаад таньдгаа авч үлдээ танихгүйгээ хаал гэсэн юмар явцсан байлээ шүү дээ. 9 өвч. Ингээд дотооддоо танай кабинет хамтын шийдвэр гаргаад мөнгөгүйгээр хийж болох юмнуудаа оруулж ирээ. Татвар төлөгч буюу одоо иргэдэд одоо ганц боломж олгосон энэ хуулийн төслийг битгий өндөөч. Нэг 0-500 мянган төгрөгөөр худалдаа авалт хийхэд нөөтийн 100% буцаагаад өгчдөг. Нэг 500 сая төгрөгийн худалдаа авалт хийхээр нөөтийн 50% буцаагаад өгчдөг. Саяас дээшээ бол хуучин 20%-аар нь байдаг. Нэг ийм шатлсан систем оруулаад ирсэн юм уулна. Энд чинь танаа намын мөрөө хөтөлбөрч байгаа, манаа намын мөрөө хөтөлбөрч байгаа. Гэхдээ энийг л хэдүүлээ хий. Ард түмэндээ амлсан юм бол амлалтандаа хүрцгээе. Одоо нэг худлаа би энд нэг гоё юм ярьж гоё асуулт юм байхгүй. Батлагдсан хуулийнхаа хүрээнд төсвөө төлөвлөгөөгөө оруулаад ирчих. Тэгээ зовлон жаргал байвал дотооддоо та засаг яар. Тэгээ иргэд үрд шүүмжлээд нь шүү дээ. Энэ танаа намын гишүүд үрд хилээд байгаа үстэй. 20 гарын сайд 16 яамаар одоо 3.5 сая хүнд яах гээд байгаа юм бэ? Гэхдээ тэрийг бодолтой. Энийг багасгах юмаа захин болго. Өчигдөр би одоо боловсролын сайд тус хэлсэн. Манай бүлгийн хурал дээр орж ирэхдээ баахан материал ингээл тараацсан байсан. Тэг наадах захин болгоод явуул та. Мөнгө хэмнээ л дээ. Иргэд чинь энэ ч мах авах гээд мөнгө хэмнэж яхад бид энэ чинь мөнгө хэмж болно үстэй. Их хоёр сайдаа та одоо олон сонгогдсон төрийн түвшээ хүн. Тэ? Гэхдээ хэлж өгөөд нь шүү дээ бид энэ. Хэлээд байгаа та кабинет дээр ярьж байгаа л оруулаад ирэл дээ. За кабинет ингэж багасгахыг, төсвөө ингэж багасгахыг, чиг үүргийн давхцлын болцсон ба дахиад ингэ ажиллая. Гаднаа дотоодынхоо хөрөнгө оруулалтыг татъя. Биржийн тухай хуулиа өөрчлөе. Одоо байгаа гацсан төсөл хөтөлбөрүүдэд явуулъя. Судсыг хэлье. Бизнесийн энэ судсыг хэлж өгч ижил эдийн засгийн томорно шүү дээ. Эдийн засгийн томорж иж татвар төлөгч чинь нэмэгдэнэ. Гэхдээ айгүй ингээл ойлголт шүү дээ. Бүгд мэдчихэдэг. Тэгээ цагаа тулахаар зөвхөн одоо иргэдийн кармаг ухяал гэдэг шийдэл рүү орж ийн гэдэг бол байж болохгүй гэж би зүгээр хов гишүүнийгүүд харж байна. Тэгээд энэ төсвийн эдийн засгийн байнгын орооны гишүүдтэй одоо уриалахад энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Ард иргэд харж байгаа шүү. Дунд болон дунджаас доошоо орлоготой иргэдийг дэмжих гэж мөнгөтэй байх гэж орлоготой байх гэж энэ хуулийн төсөл батлагдсан. Одоо жил болоогүй 10 сарын 1-нд хэрэгжиж эхлэх гэж байхад наам ингэж гацааж түгжиж хайж ийн гэдэг бол үнэхээр байж болшгүй зүйл гэж бодож байна. Тэгээд засгийн газрынхан ажлаа сайн хийх хэрэгтэй. Илүү нухацтай ажил, төсвийн доктортой байдлынхаа өгж байгаа зөвлөгөөг сайн ав. Хийхгүй жил болгол зөвлөгөө өгөөлөдөг. Нэмэгдсэн юм байхгүй. Сайжирсан юм байхгүй л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэд кабинетаараа хамтын шийдвэр гаргаад энэ иргэддээр доторгийн дарамтын баг ч гэсэн одоо чөлөөлж баг ч гэсэн дарамтаас ингэж багасгаж өгж байгаа юмыг битгий өндөөч. Энэ хуулийнхаа төслөө битгий өөрчлөөч. Эннийхээ хүрээнд 2027 оны энэ төсвийн үрээ болон 28 29 оны төсвийн төсөөллөхийн тухай хуулийг өөрчлөлт оруулж ирээч гэсэн саналтай байна. Баярлалаа.